100 айл орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт хэдэн жилийн өмнө гарсан. Сүхбаатар дүүргийн 3 хорог хамарсан 210 га газарт шинэ бизнесийн төв болон 10,000 айлын орон сууц баригдах учиртай. Master Group-т энэ төлөвлөлтийн эхлэл болгон офисын зориулалтаа 16 давхар барилгын шавыг өнөөдөр тавилаа. 100 айл орчмын энэ хэсэг бүхэлдээ бизнесийн шин төв болно. Цэцэрлэг түрээлэн болон бусад тохиолдлыг нийслэлээс 2016 он гэхэд байгуулж дуусгаар төлөвлөгөөндөө тусгасан байна. За харин үүнээс өмнө үндэсний бүтээн байгуулагчид энэхүү дахин төлөвлөлтөнд оролцох төслүүдээ эхлүүлж байна. Өнөөдөр бизнес төвийн анхны барилгыг Master Group Pro One төслөөрөө эхлүүллээ. Бид нар бол Pro One гэдэг офисын барилга барих гэж байгаа. Тэгээ энэ бол бас санаандгүй зүйл биш. Биднээс гадна одоо манай энэ офисын барилгыг тойроод ойролцоо 300 метр арайд ус 6 офис байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг 300 метрийн арайд ус 6 офис цуг баригдана гэдэг бол энэ бол шинэ бизнесийн төв болж байгаа. Ер нь ягаад офис үнцэнтэй байд юм бэ? Нөгөө офисын төвүүд нь, бизнесүүд нь, албан байгууллагууд нь хоорондоо ойрхон байдагтай байна. Одоо энд баригдах 16 давхар офисын барилгын 34% захиалгаар борлуулагджээ. 170 гаруй автомашины зогсоолтой, за үүний зэрэгцээ бусад офисын зориулалттай барилгуудыг бодоход харьцангуй хямд үнийг Master Group санал болгож байгаа юм байна. Ингэснээр бизнесийн шин төв цаашдаа улам өргөжинд хэлэхэд компани хариуцлагын үүднээс дэмжлэг болж өгч байна гэлээ. Хэрэглэгчийн хэлж байгаа үнэ 3 сая төгрөг гэж байна. 3 сая төгрөгөөр офис авмаар байна. Хотын төвийн гудамжинд байгаа офисууд болохоор $3,000 болчиход ингээ хоорондоо зөрөөд байна. Тэгэхээр яг хэрэглэгчийн хэлж байгаа хүсэж байгаа тэрл үнээр яг бодиттой үнээр нь бид нар тавьсан. Энэ барилгыг эхлүүлэхээс өмнө Master Group 5 удаа аж ахуйн нэгжүүдийн донд судалгаа хийж үзжээ. Өөрөөр хэлбэл захиалагчдын хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд барилгын дотоод зохион байгуулалт үн ханшийн тал дээр ч санал асуулга явуулсан байна.